Хайрын тухай. Есүгэ Баатрын гэргий эзэн Чингис хааны их Игүүлэн эхийн онгодын айлтар. Хаттын судар нь хайрлах ухааны судар болоо. Хайрлах урд үе ухааныг эзэмшиж байж хатан болно. Бүгдийн оршил нь хайр хэмээх үгийн тайллаас ихтэй. Хайр хэмээх үг нь кауэр гэх язгуур үгнээс гаралтай. Кау гэдэг нь үрчин төлөвчгийн мөнх оршихуй, түүнийг хамгаалах бүх оршихуй чадамж юм. Харин гэдэг нь удамшилт, ээлт, хүчин нэгжсэнд хүч хурахуй нэр. Ийм хоёр язгуур үгийн утгаар cower гэдэг үг бүтдэг. Өөрөөр хэлбэл cower хүчийг хайр гэж дуудах аялганд орсон үгээр хэрэглэж заншжээ. Аливаа үеийн огшин тогтнох хэмээг өгөгч гэсэн утгыг хайр хэмээх үг гэлтгэн. Тиймээс хайр гэдгийг оршин тогтнохын хүчийг бэлэгдэх ухаан гэж тодорхойлдог. Орчлонгийн оршин тогтнох хүчинд хүмүүний хайрлаж чадах 9 чадамж буй. Үүнд 1. Өөрийн каверыг хадгалах буюу хамаг түндээ үр байна. 2. Үрээ гаргахын тулд хань хэмээгч хамтрагч буй. 3. Үр нь эцэг их гарвалтай бөгөөд өөрөө ч эцэг их гарвалтай өвгдээдсэн өнөөгийн биес төрөх уялдаатай. 5. Энэ оршин тогтнолыг бүхлээр нь эх орон гэнэ. 6. Эх орон нь оршин тогтнолыг бүтээхдээ байгальд дэлхийгээс ундарна. 7. Энэ ундраг нь амьдрал гэдгийг бүтээж бүх биесийн оршин тогтнол болно. 8. Дээрх бүхний эцэст огоол бие хэмээх өөрийн мөн чанарыг мөн алдаг. 9. Эдгээр нь хайрын онол болж эрдэм мэдлэгийг хураадаг. Энэ бүхнийг өвчлөн тайлахын учир нь маш бяцхан нэгэн хэрэгцээнээс үүдэх дэлхий дахины амьдрахын зохицохын ухааныг гаргадаг. Үүнийг бид сарын хэрн анхлан ирж буй охиндоо өгүүлэн хэлж, түүнээс цааш эхнэр болох үед сургаж, үйлдэлээ цэцдэг уламжлалт ард түмэн хөгтөлбөтөн билээ. Аливаа хайранд золиос байх ёсгүй. Хэрв золиос байгаа бол энэ нь хайр биш мухардалт зам болно. Кауэр хүчин дэмнэн эрчимтгэн хүчинд орших тул энэ эрчлийг золиосоор сарах хаваас хайр болж ис чадаж харийн хүч ундрмай. Энэ нь хайр гэж хүмүүн дотроо бодовч бусдад итгэх бус, өөрөө эрчимнэх бус, өрөөлийг хорлох, хар сэдлийн их болохыг тодорхойлж байна. Тухайлбал үрээ энэрх сэтгэл хайр байхаж. Гэвч түүнийг зөвлөдөрчүүл юу гэж үрийнхээ мөн чанараас тэрсвээс хайр хатуудаж үрээ төрүүлдэг, оюуныг нь булангартуулдаг. Ханаа дээдлэх сэтгэл хайр байхаж. Гэвч түүнийг харамлах сэтгэл тавтах аваас хар болж хантайгаа авцах чадамжаа алдаж, ханаа зовоож, өөрөө ч зүрхний гүндээ шархалж, хардах хүчин болж бие биеийн нандан холбоогоо тасардан хайдаг. Эдийг төвлөрдөр байлгахыг хүснэ гэдэг нь хайр юм. Гэтэл ариунтайг хайрлыг их сэтгэл нь шунал болж хөвсмөө. Шунаж цуглуулсан эдэн хэрэглэнээс хитэгдэж, түүнийг агуулах, түүнийг арчлан товлоход, түүнийг бүтээхэд эргэн тойрныгоо сүдэгдэг. Энэ нь дараагийнхаа эдийг бүтээх хүчийг урсгадаг. Тодорхойлбол хүмүүн хотоодон хэмжээгээр идэж, түүнээсээ ихийг хураавал бидэнд тасгурч өвчлөмөө. Эдэмгүйгээр хураавал жамын дагуу хөгтөрч муудаж, хор болж хөвсмөө, хог болж гарцдмөө. Хайр гэдэг нь усны бургаан адил тунгалаг бөгөөд ариун байх ёстой. Гэтэл саарч харж байна гэдэг нь буруу. Мухардалд орж байгаагийн жишг болно. Усны урсгал адил кауэр хүчийг үнэлэн гэвэл мөнхийн эргэлтэнд орших хайрыг үнэн бөгөөд зөв гэж үзэж, хориг үйлдэлт хайрыг буруу буюу мухардалт зам гэж нэрийджээ. Хайранд хэмжээ байдаггүй бөгөөд нэгээс нөгөөд хүчийг нь төлжүүлэн авч явах ёстой. Тиймээс ийм хайрыг олоогүй бол сэтгэлийн харанхуй гэж үздэг. Хайрлах хүчний их ундраг нь сүнсэн хэмээн нэгдлэр илэрхийлэгддэг бөгөөд улс их оронтойгоо сүнсэн хэмээр нэгдэлт хүмүүнийг хатан хүмүүн хэмээж, ахуй гэр бүлдээ сүнсэн хэмээн нэгдсэн хүмүүнийг гэргий гэж нэрийдэж, түүнээс бага буюу өөрийн бие, өөрийн эсрэгч хайрын хэмэнд нэгдүүлж чадаагүй нь
яахан гэж нэрийдэд байгаа юм. Аянгат хайрын золиос гэж юу гэсэн үг вэ? Окейлон их. Хайрлах үед альва зүйлийг золиослж байвал энэ нь мухардалт зам болох бөгөөд энэ золиос нь юу ч байж болно. Өөрийн бие, өөрийн сэтгэл, өөрт оромгүй зүйл гэх мэт үр ашиггүй зүйлийг золиос гэж нэрийдэд байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийг үргэлж тавилаа гэхэд харих үр дүнгүй бол түүнийг золиос гэж нэрийддэг.